Явган хүний зам амар хэцүү шүү дээ. Тэнгүүтийн замаар явахаар илүү нөгөө тухтай тайван. Хөгжүүлэх үедээ ийшээгээ ирээд тоглоом дээр нь тоглоход амар гоё. Ядаж нөгөө машины утаа унаар өнөртөхгүй те. Тэгээ хаанаас хэнийг ороод ирэх үү гэж айхгүй ингээд явахаар бол таламжтай л байдаг. АСМ-ийн сурвалжлах баг хүүхдийн паркийн баруун зүгүүрт байрлах цэцэрлэгт хүрээлэн дээрээс бол энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр хувийн хвшлийн компаниудын ус их орондоо нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгуулдаг бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаанд чанартай хийгдэж дуустдаг гэдгээр бол онцлогтой. Үүний нэг жишээ бол Rio Tinto Монгол компани нийслэл хотод бүтээн байгуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэн юм а. Бусад нийслэл хотуудын цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт хэмжээ бол 10-аас 20 га талбай байх ёстой гэж заасан. Харин энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь бол 10.2 га талбайтай, өөрөөр хэлэх юм бол 10-аас 14 хөл бөмбөгийн талбайтай, тэнцвэрс талбайтай гэсэн үг. Тэгэхээр энэхүү цэцэрлэгт хүрээлэн баригдаж дуусаад ашиглалтанд орсон цагаас хойш бол нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон аюулгүй өнгөрөх боломжтой цөөхөн хідэн газруудын нэг болоод байгаамаа. Явган хүний зам амар хэцүү шүү дээ. Тэнгүүтийн замаар явахаар илүү нөгөө тухтай тайван. Хажууд ямар нэгэн аваар осол байхгүй. Тэгээд нэг чимээнд баг тий. Ингээ өнгөрөөд явахад тэр нь л хамгийн гоё гэдэг шүү дээ. Энэ талбай хийсэн хамгийн зөв болсон юм санагдаж шүү дээ. Тэгэхээр одоо ингээд зөвхөн одоо миний насны хүүхдүүд гэлтгөө том хүүхдүүд болон багчууд маань ингээд тоглох талбайтай цагийг зөв болсон өнгөрөх талбайтаас нэлээд баярлалаа санагдаж. Хөгжүүлэх үедээ ийшээгээ ирээд тоглоом дээр нь тоглоход амар гоё. Яг үндэ энийг баригтнаас хойш ер нь айгүй амар гоё яга. Найзуудтайгаа ирэх ганц боломжтой ер нь тиймэрхүү газар. Энэ талбай чи өөрөө биднэрт амар тийм сэтгэл амар идэг байхгүй ингээд явж байх чинь тий. Тэг ингээд ядаж нөгөө ажил руугаа гэрж очихтай ингээд талбай дээр явахаар чинь ядаж нөгөө машины утаа унаар өнөртөхгүй тий. Тэг хаанаас хэнийг ороод ирэх үү гэж айхгүй ингээд явахаар бол таламжтай л байдаг. Тэг ийм талбай энэ цэцэрлэг их байх тусмал бидэрт өгнө хэрэгтэй л байна л. Одоо энэ хүүхдүүд ингээд харахаар чинь гоё л харагдчих. Хичээлээ тараад тийм үү одоо амралтын юу эргэлцсэн гэсэн ингээд хүүхдүүд ингээд дүүрэнлээд гадаа өгн зэврэн байгаа юм тий. Тэгэхээр ийм талбай бол олон хүнд хэрэгтэй байна л гэж бодож байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Задгаануугийн театр хүүхдийн тоглоомын талбай. Иргэдэд суух сандал сүудрөвчтэй бөгөөд өөрөөрийгөө нөхөс сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг эжгүрэн тогтчлт хийж 40,000 гаруй мод будыг үе шаттайгаар тарьж талбайн энэ хувийг зүлэгж өгсөн байна. Мөн 2 ариун цэврийн байгууламж скейтбордын талбай, нэвтрэх 5 орц гарц, дэжвэр амтны авч ирэх парк гэд иргэдэд чөлөө цагаа өнгөрүүлэхэд шаардлагатай бүхэн зүйлийг барьж байгуулжээ. Түүнчлэн 10,000 гаруй иргэний санал хүсэлтийг зураг төсөлтөнд тусгасан байна. Тэгвэл хотын даргын санаачилгаар урд цагаанд бүтээн байгуулсан цэцэрлэг түрээлэнгийн төсөв 44.1 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл Rio Tinto-гийн цэцэрлэг түрээлэнтэй ижил төсвөр бүтсэн гэж хэлж болно. Хотын дарга уг цэцэрлэг түрээлэнг иргэдэд аюулгүй, ээлтэй, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт болно гэж хэлж байлаа. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харахад түүний хэлж байсан амлалт биелэлээ бүрэн олоогүй байна. Та бүхэн сая хувийн компани барьж байгуулсан цэцэрлэгт хүрээлэн бол харлаа. Харин одоо бид урт цагааны цэцэрлэгт хүрээлэн дээр бол ирсэн байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн улсын төсвөөс 44.1 тэрбум төгрөг зарцуулж барьж дуусгаад өнгөрөх оны 11-р сард ашиглалтанд оруулсан. Хотын дарга анхын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулна гэд худалдаа үйлчлэлийн төвүүдийг бол буулгаж байхдаа энд бол ногоон байгууламж бүхий иргэдэд дээлтэй аюулгүй орчин бүрдүүлнэ гэж хэлж байсан. Гэтэл яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол энд ногоон байгууламж болох зүйл бараг байхгүй, хөрс шороо нийл гарчихсан, тэрэн дээр нь одоо хог ингээ харагдаж байгааг бол та бүхэн харж байна. Иргэд олон нийт шүүмжлэхдээ энэхүү одоо цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүүтэйгээр хин нэгний хувийн хвшлийн төлбөртэй зогсоол болоод дуусч байна хэмээн шүүмжлээд байгаа юм. Одоо яг ингээд байдлаар бол яг энэнгээр ингээд хүмүүс ингээд гой зугаалаа аялал ингээд те одоо чөлөө цагаа өнгөрөөгөл яваад байгаа юм харагддаггүй шүү дээ. Энэ тэгэд ядаж нь усан ориглуулч байхгүй юм байна. Цэцэрлэгтэй биш те мод бот тийм ч юм тарьсан юм байхгүй. Зүгээр нэг эзэмплээд ингээд хайцсан. Тэгээ энд хин одоо ингээд хаа холоос ирээл энд ингээд нэг те татагдаж ирээл ингээд тэгэж ингээд ах тийм орчин бол энд бүрдээгүй л гэж би харж байна. Нөгөө нэг тэрбум гээл цалин хийсгээл байдаг. Энэ бол айгу байж боломгүй байж байгаа байхгүй. Яг манайх ингээл тэрбум 80 гээл ярьж болохоор энэ тоон тасчаад байна. Тэрнээс биш 44 их 80 тэрбум бүдэгч бол асар их том асар их мөнгө гэж би бол харж байна. Өндөр настангууд хүүхдүүд ирээл энд ингээд гоё ингээд чөлөө цагаа өнгөрөөгөл ингээд суух тийм орчин бол энд бол бүрдэж чадаагүй л гэж харж байна. Нөгөө байсан юм энэ бол буулгацсан. Тэгээ оронд нь одоо гачин гоё юм баримт гэдэг байсан хаа байна. Энтэй үл би санал нийлэхгүй байна. Одоо энэ нэг хэдхэн модл байна.
Бараг л одоо ер нь хүмүүсийн дотор чинь амарч угаалаад гачин байхаар л юм барина гэдээ байсан мэт. Тэгээ одоо тэр нь хийгцэнгүй л гэж бодож байна би. Одоо тэр их мөнгөнд одоо тэгээд энэ нэг жоохон цементэн талбай энэ хэдэн модл орчих юм бол одоо тэр үед арай дэнцэх юм болсон юм биш үү?